Хатра. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд томилтоор бас хөдөө орон нут руу явсан байна. Ямар ажлаар ямар зорилгоор явчаад ирвэ? Малын үржлийн удмын сангийнхантай хамт явсан. За малын үржлийн удмын сангийнхан нүүдлийн лаборатори хөдөө орон нутгад 2014 оноос хойш ажиллаж байгаа юм байна. За ер нь манай малчид хөдөө орон нутгийнхан бол сайн мэдэх бах. Ер нь бол ийм шилмэл малын омгийн үйлдвэрийн малыг бол манай малчид хувийн одоо аж ахуйн нэгжийнхэн бол их сонирхож гаднаас оруулж ирдэг болсон. За та бүхэн одоо харж байна. За энэ бол одоо манайхны сайн мэддэг казак цагаан толгой гэдэг сэлэнгийн үйлдвэрт энэ улаан алзан үхрний одоо үг эцэг болох энэ одоо үхрийг бол хувийн компани оруулж ирсэн байгаа. Энэ үхэр нь бол одоо энэ хурай сэрүүн одоо ийм байгаль орчинд бол хамгийн тасан зохицох боломжтой. Мөн одоо махны үйлдвэрээр өсгөхөд бол боломжтой гэж байгаа. Бидний харж байгаа энэ бол одоо хязаалан бухг. Одоо 2-оос 3 насны л одоо настай үхэр. Тэгэхэд бол бүдүүрцэн Монгол одоо бухнаас ч илүү одоо ийм байгааг бол та охин харж байна. За мөн одоо хагас суурин малгайтай учраас өвлийн дуршил одоо энэ ашаанд ингээд дижээсэн учраас за тарга тээвэр бол одоо сайн байгаа. За энэ одоо бухнаас одоо үрийг нь авахаар энэ малын удмын сангийнхан одоо нүүдлийн лаборатори ажиллаж байгаа юм байна. Энэ лабораторийн ач холбогдол гэх юм бол одоо энэ бухнаас гаргаж байгаа тоглыг цаашдаа орон нутагт ажиллуулахад болгонд бол энэ бухныг тээвэрлээд орон нутгийн өнцөг болон бүрт хүргэх одоо боломж байхгүй. Тийм учраас үрийг нь авч одоо тээвэрлэдэг. Тээвэр одоо энэ хөдөө аж ахуйн одоо салбарт одоо нөөцлөөд дараа нь эндээс бол хөдөө орон нутгийнхын өөрөөсөө ирж одоо энэ үрээ авах боломж бол одоо бүрдэж байгаа. За энэ нэг ташрамд нэгийг хэлэхэд бол энэ бухны одоо нэг хариалтаар ч юм уу одоо яг уламжлалт аргаар хээлтүүлэхэд бол маш бага одоо нэг бухнаас бол жилдээ нэг 20 орчим туглыг л авах боломжтой бол үрийг авснаар бол за хамгийн сайн одоо авсан үр гэхэд 120 орчим тугал нэг хариалтаас ийм тугал авах боломж одоо бололцоо бүрдэж байна гэдгийг хэлж байгаа. За мөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ бухыг цаашдаа энэ үхрийн үйлдвэрийг цааш нь хөгжүүлэхэд үйлдвэр омгийг бий болгоход бол мэдээж бол чухал ач холбогдолтой. За энэ тухайн яриг одоо та бүхэнд хүргэе. Одоо сэлэнг үйлдвэрийн махны чиглэлийн Монгол үхрийг бас чанарыг сайжруулах тал дээр энэ Шим Дагар компани бол маш их одоо хүчин зүтгэл гаргаж энэ сайхан бухнуудыг оруулж ирсэн байгаа. А үүнийг бас бид нар бас хамтан гэрээ манай малын удмын сангийн үндэсний төвтэй хамтарсан гэрээ байгуулсан үндсэн дээрээс бид нар энэ явуулын лаборатори энд байршуулад энэ компанитайгаа бас хамтарч ингэж ажиллаад өнөөдрийн байдлаар манай хүмүүс нэг 14 хоногийн дотор 6,000 тонн үйлдвэрлэжсэн байж байна одоогийн байдлаар. А бидний зорилгоос энэ дээр бол нэг 20,000 тонн үйлдвэрлэх зорилготойгоор энэ ингээд явуулын станц маань лаборатори бол байрлалсан ажиллаж байгаа. А ингэснээр одоо Монголд байгаа махны чиглэлийн сэлэнг үйлдвэрийн үхрийг л одоо сайжруулах энэ нэгээр одоо зохиомлоор хэлтүүлэх их одоо үргэлжлүүлж авч байна. Хиймэл хэлтүүлэг одоо яг ингэж ашиглах манад бол яг ийм одоо туршлага нь бас хэр байдаг юм бол олон жил ашигласан болоо. За энэ уламжлалт аргаас давуу талууд их олонтой л гэж хэлж ин л да. Мэдээж энэ хиймэл хэлтүүл зохиомл хэлтүүлгийн тухай бол сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Гэхдээ манай улсад яг төдийлэн зарим малчид төдийлэн нэг зарим оошоод өөрөөр хэлбэл хиймэл хэлтүүлэг хийчихээр зарим одоо мал хийлдэхгүй байна гэж ярьдаг. А мөн одоо стандартын дагуу яг бидний хүссэн одоо тэр мал гарч ирэхгүй байна гэдэг асуудал яригддаг л та. А хиймэл хэлтүүлэг хийлгэсний дараа бол малчидад бол маш хариуцлага ногдд юм байлаа. Өөрөөр хэлбэл хэлтүүлэгд орсон үхрээ бол өөр одоо бэлчээрт гаргахтаа бол одоо өөр буханд бол одоо гаргаж болохгүй байх жишээтэй. За мөн тодорхой хэмжээний одоо ийм стандартыг мөрдөж ажиллах ийм ажиллагаа бол шаарддаг. Гэтэл бэлчээрийн мал аж ахуйд өөрөөсөө ийм ажиллагаа бага зөвхөн одоо хариулгын маягаар явж байгаа учраас энэ одоо горим стандартыг мөрдөж чадахгүй учраас хэлтүүлэг амжилттай болж чадахгүй байх тохиолдлууд их байдаг. Гэхдээ ер нь бол манай улс энийг хийж сурах дадах зайлшгүй шаардлагатай болж байгаа. Цаашдаа манай улсад хоёр хөрш рүүгээ мах экспортлох тухай маш их ярьж байна. Малын төвийн эдийг гаргах тухай маш их ярьж байна. Тийм учраас энэ эрүүл малны тухай бол зайлшгүй шаардлагатай болж байгаа. Эрүүл махыг одоо махан бүтээгдэхүүнийг за аль нэг улс руу одоо гаргахад за эцэг мал нь ямар гаралтай одоо мал уу гэдгийг одоо бид нар яг бичгээр нь стандартын дагуу үзүүлэх шаардлагатай болдог. А тугал байхдаа хаана хариулагдчихсэн энэ өөрөө эрүүл мал уу гэдгээс нь эхлүүлээл эцэг мал их малынх нь бид одоо тэр тодорхойлтыг авах шаардлагатай болж байгаа л доо. Тийм учраас бид нар энэ одоо хиймэл хэлтүүлгийг одоо цаашлаа бол зохиох хэрэгтэй. Гэхдээ нутаг бүх Монгол орон даяар нийт мал аж ахуйд одоо энэ хэрэглэх боломжгүй учраас цаашдаа бол одоо сэлэнгийн одоо энэ орчимд ч юм газар тариалангийн бүс нутагт за энэ эрчимцсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд бол зайлшгүй энэ хиймэл хэлтүүлэг
хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа маа гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хөдөө аж ахуй за малын удмын сангаас эхлээд 2014 оноос эхлээд ийм нүүдлийн лаборатори ажиллаж байгаа юм байна. Нүүдлийн лаборатори гэдэг нь одоо хөдөө байгаа тэр одоо бухын одоо үржлээс одоо үрийг нь одоо хотод авчираад тээвэрлээд авах одоо боломжгүй учраас одоо хөдөө аж ахуйн яамнаас өөрсдийн үрийн одоо нүүдлийн лаборатори ажиллуулад яг одоо ихэд Сэлэн аймгийн Шаамар сумд ажиллаж байна. Өмнө нь бас одоо Сэлэн аймагт энэ сайн үйлдвэрийн одоо хоньноос одоо үйлдвэрийг гаргахын тулд бас ажиллуулж ирсэн юм байна. Түрүү нь бас дурддагдсан нэг бухнаас ихэд 5.5 одоо миллиграмм л үрийн одоо үр одоо авч байгаа. За энэгээр бол одоо хамгийн доод талдаа ихэд 60 тэрнээс дээш 120 өнөө хээлтүүлэх юм боломж бүрдэж байна гэдгийг бас хэлжсэн. Энэ тухай бол одоо мэрэгжилтэн бас илүү тодорхой ярих байх. Энэ тухай мэдээлэл хүргэе. Бид нар бол 5.5 мл үр авсан. Өнөөдөр энэс бол бид нар 60 тугуулын одоо 0.25-аар бол энэ үнцэнтэй нэг 120 том гаргахаар болцоотой болсон байна. Сая ганцхан нэг тий саяхан нэг хараалтаас буух бол үнцэнтэй бол үнэн дээр харахад нэгээс 2-3 хараа хийж үр тагталтыг өгдөг. Яг боломжтой үед бол нэг хараагаад ч гэсэн үр тагтах болцоод. Тийм учраас бидний үрийг авч ашигласнараа бол бидний нэг хараалтаас бол олон тооны үнэ хээлтүүлэх болцоо бүрдэж өгдөг. саяхан 60 Хэрэгээрээ бид нар бол маш их дэвшилтэй энэ сүүлийн нөгөө биотехнологийн дэвшилт арга гэдэг маань энэ байдаг. Ер нь малчид бас зарим байх, уяачид морь сонирхогчдод ч бас мэдэх байх. Хурдан удмын азраг тавиад тэрнээс дараа жилийн одоо төлн тэр болгон хурдлаад байдгүй. Мөн одоо сайн үйлдвэрийн бух эсвэл одоо хуц авчир тавиад ноолсон ч юм уу эсвэл сүүний гарцсан төдийлэн сайжрахгүй байгаа жишээг бол сайн мэдэх байх. Энэ бол олон жилийн шинжилгээ ухааны үндэслэлтэй явагддаг. 40-с одоо 30-аас 40 жилийн одоо үнэрх ажлын хугацаанд л одоо бий болдог ийм ажил юм байна л да. Тийм учраас одоо энэ сая энэ нүүдлийн лабораториор бий болсон нөөцийн үрийг бол хамгийн дээд нь 15 жилийн хугацаанд хадгалах боломжтой гэж ярьж байгаа. Энэ хугацаанд бол манай улсын эрдэмтэд судлаач маш нарийн судалгаа хийгээд сая энэ үйлдвэрийн бухны үрийг одоо ямар үнэнд ямар Монголын одоо нутагтад илүү байрлуул судалгаатай байна. Одоо Сэлэн аймгаас гадна өөр одоо энэ Сүхбаатар за цаашлаад энэ орхон үйлдвэрийн хөрүүдэд суулгуул цаашдаа ямар үйлдвэрийн хөр гаргаж авах нь гэдэг ийм судалгааны ажил хийх боломж одоо бүрдэж байгаа. За мөн малчид өөрсдөө сонирхож байгаа юм бол саяын үйлдвэрээс бол одоо энэ хөдөө аж ахуйн малын удмын сангаас бол худалдаж авах боломжтой. За нэг одоо хилтүүлгийг бол 60000 төгрөгөөр худалдаг. За нэг одоо ингээ бүр хилтүүлгийг бүрэн одоо хэмжээнд хийлгэхэд нэг 25000 төгрөг болдог гэсэн ийм судалгааг бол бас танилцуулж ирсэн л да. Тэгэхээр яг төр лабораториор авсан энэ дээжийг бол олон жилийн хугацаанд хадгалах боломжтой юм байна тийм үү? 15 жил гэдэг бол бас тийм богино хугацаа биш. Энэ хугацаанд бол маш хэмжээний судалгаа хийх боломж өртөж байна. Мөн үрийн энэ хэмжээнд одоо үрийн нөөц байж гэнэ гэдэг бол манай улсад одоо төрөлдсөн үйлдвэрээр төрөлжүүлээ, бүсчиж хөгжүүлээ гэдэг яриад байгаа. Энэ хугацаанд нөгөө яг одоо энэ махны чиглэлээр үхэр хаана өсөх үү гэдэг судалгаа хэрвээ гараад ирэх юм бол тэнд нь очиод энэ үрийг одоо ашиглах боломж бүрдэж байгаа бас даваа тал л та. За баярлалаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн бас сурвалжлага мэдээлүүдээ хүргэж ажиллаа. Баярлалаа, амжилт хүсье.